Тэр захиа үлдээсэн юм шиг байна. Энтэй танилцъя да. Хиний бүү мэд. Дээр ингэж байна. Хеглийн одоо the phenomenology of spirit Хеглийн бунхан байгаа гэж найдаж байна те. Германы философч Georg Wilhelm Friedrich Hegel яг Берлиний төвийн энэ Доротийн гэсэн cemetery буюу оршуулгын газар байгаа. Өвний дэргэд бас ихэд Fichte Brecht гэсэн Германы философчдын болш гэсэн юм байгаа. Тэгээд тайнда одоо тий монголчууд бүхэлд тийм дуртай биш. Гэхдээ энэ нийт Азда Азийн соёл ер нь өхлөө сайдаг оршуулгын газрыг муу яртай илүү холбож авдаг. Үхсэн үний нэрийг жишээлбэл дурсахгүй байх жишээтэй. Брехтийг ер нь монголчууд мэднэ шүү дээ. Яг гэвэл 2022 онд Монголд Bertolt Brecht-ийн Сычуаны сайн хүн гэсэн жүжигийг Монголд тавьсан. Монголчууд бол Брехттэй аль хэдийн танилцсан байгаа. Брехт марксист философид аягүй их татагдсан. Тэгээд дандаа тэгш бус байдал, мүлжлөг, ядуурл, ёс суртахууны ундлын сэдвүүдийг дандаа хөнөөж ярьдаг. Жишээлбэл хүмүүсийн хамгийн түгээмэл мэддэг нөгөө Масловын онолч гэдэг юм уу эхлээд хоолтой байх хэвээр тэгээд дараа нь тэр унших, бодох, юм бүтээн гэдэг бол дээд хэрэгцээ. Наад захын тэр хувцас хоол байрны асуудлаа шийдэж чадаагүй бол тэр дээд хэрэгцээ рүү явж чаддаггүй, ёс суртахуунтай байж чаддаггүй, хүнд тийм үү хандив өгөх тийм үү боломжгүй гэж үздэг шиг Брехт тэр асуудлыг дандаа хөнддөг. Ядуу байгаа хүн хоолны төлөө тийм үү салганж байгаа хүн үнэхээр ёс суртахуунтай байж чадах уу? Эсвэл тэр хоолны төлөө ёс суртахуунгүй үйлдэл хийх үү гэдгийг Брехт дандаа хөндөж гаргадаг. Ja, da Fichte Hegel. За яг одоо бид Georg Wilhelm Friedrich Hegel-ийн бунхан дээр за энэ болж бидний харж байгаагаар сүртэй хөшөөгүй эсвэл том дүрсгүй эсвэл тусгай нэг газар тийм үү тавигдаагүй бусад бодогчдын адил нэгэн дунд нь хайж олохоор газар байрлсан байна. Тэгээд түүний хажууд Хегелийн эхнэрийнх нь болж бас байна. За тэгээд энд Хегел бол дэлхийн философийн түүхэнд хамгийн нөлөөтэй өөрөөр хэлбэл бүр философийн түүхийн ноён оргил нь Хегел байсан гэж үздэг. Яг гэвэл Хегелээс өмнөх философчид тэр оргил руу матсаарл байсан тэр бүх онолуудаа гаргаж дэлхийн эсэнсийг тайлбарлаж иржсэн бол Хегелийн үед хүн танин мэдэж чадаагүй зүйл байхгүй боллоо гэж тунхаглаж байсан тэр цаг үе байгаа юм. Тиймээс хүн бүхний утга учирыг ер нь олчихсан, тайлчихсан одоо энэ аргаа ашиглахад цаашдын шин юмнуудыг олж нээж чадах юм байна гэсэн тэр философийн ноён эргэл бол Хегелийн цаг үе байсан. Хегелийн философи байсан гэдгээр алдартай. Хегел өнөөдөр яагаад дэлхийн ертөнцид хамгийн нөлөөтэй вэ гэвэл энэ нь Маркстай шууд холбоотой. Яагаад гэвэл Хегелийн үндсэн мэдлэгт хүрэх хөгжлийн арга бол диалектик гэдэг методологи байгаа. Диалектик нь Хегелийн гаргаж ирснээр тийм үү тезис байж гин, антитезис байж гин. Тэгээд синтезис болох хэвээр гэсэн үндсэн санаа явж байгаа. За маш ингэнээр бол ямар нэг зүйл байлаа гэхэд тэрийг нь эсэргүүцдэг, шүүмжилдэг, няцаадаг байж энэ хоёрын үндсэн дээр тэр хоёрын дараагийн шин хэлбэр, дараагийн дээд түвшний хөгжил
одоо гарч ирнэ. Аливаа хөгжил дандаа ингэж явагддаг гэж хэлж байгаа. Жишээлбэл юу гэдэг хүүхэд сургууль сурж байгаа эсвэл 10 жилийн эсвэл их сургуулийн тийм үү 4 жил эсвэл 10 жилийн хугацаанд сурж ялаа гэж бодоход дээсэлж байгаа байхгүй юу? Нэг би гэсэн тийм үү миний төвшин гэсэн нэг ойлголт байлаа гэж бодоход энэ дээр шин одоо антитезсүүд орж ирнэ. Жишээлбэл миний ингэж боддог байсан чи худлаа байсан юм байна. Шашны тухай, түүхийн тухай, тийм үү, цэвэр цусны тухай эсвэл юу гэдэг. Миний итгэж үнэмсэн тэр бүхэн нуран унах асуудал жишээлбэл гарч идэг. За ингээд антитезис явагдангууд энэ бүхний дараа синтез буюу тэр гэгэрх боловсралтай болох тэг стрессээ даван туулаад тэрийг мэдэж авах өөрийнхөө үнэн гэж бодож исэн буруу итгэл үнэмшлийг нураах ч гэдэг юм уу. Ингэж хөгжил явж хүн улам боловсралтай болно. Маркс Хеглийг толгоон дээрээ зогсож байна гэсэн алдартай үг байдаг. Хегл толгоон дээрээ зогсчихсан байна гэж. Энэ нь юу хэлээд байна гэвэл Хегл огт байхгүй байгаа хоосон ертөнц дээрх тийм үү тэр тайлбарыг нь гаргаж тавьж арга ясыг нь өргөсөн мэдлэгийн тэр арга ясыг өргөж гаргаж тавьсан мөртлөө толгой хөл хоёрыг нь солиод тавьчихсан байсан. Тэр нь юу хэлээд байна вэ гэвэл Хеглийн гол санаа бол бүх түүх, бүх хөгжил гэдэг бол зөвхөн идений, ухамсарын бидний энэ оюунаас, бидний энэ санаагаас гарч байгаа энэ бүхэн л биднийг хөгжүүлж байгаа. Энэ бүхэн л бүхнийг тодорхойлж байгаа гэж үзсэн. Маркс яагаад Хеглийг бүх энэ одоо диалектикаас ахуулаад бүх арган зөв гэхдээ толгоон дээрээ Хегл зогссон байна. Тиймээс энийг нь зөв байранд нь оруулах ёстой гэж үзсэн бэ гэвэл Марксийнхаар хөл толгойгийнх нь байрыг сольж тавих буюу үгүй ухамсар тийм үү бодол идея чиний хэн байхыг тодорхойлоод байгаа биш. Харин материаллык байдал, чиний халаасандаа дах байгаа мөнгө, эсвэл чиний ямар улсын, эсвэл ямар ангийн хүн бэ гэдгээс, чиний анги давхаргаас үсэл хамаарат энэ бүх материаллык байдал, бодит байдал чинь чамайг тодорхойлно гэсэн. Тиймээс хүний тийм үү ухамсар нь хүнийг тодорхойлоод байгаа биш. Харин хүний хэрхэн байгаа нь хүнийг тодорхойлоод байгаа гэж Маркс Хеглийг толгоон дээрээ зогсож байсан бол одоо хөлн дээр нь зогсоож чадж байгаа юм. Ингээд Маркс өөрийнхөө диалектик материализм, түүхэн материализм гэсэн хөгжлийн онолоо гаргаж ирж байгаа. Жишээлбэл Хеглийн тухай монголчууд маш буруу боддог нэг ойлголт бий. Тэр бол дэлхийн түүх монголчуудаас ихтэй гэдэг үгийг бүр албан ёсны телевизээс ахуулаад ном зохиолууд бүр том өөрсдөө профессор гэж хэлж байгаа эсвэл түүх судалдаг эсвэл философи сонирхолтой хүн бүр ингэж хэлдэг. Гэтэл Хегл дэлхийн түүх Монголоос эхэлдэг гэж хэлээгүй байхгүй юу? Хегл номынхаа 2 дугаар бүлэг дээр түүхийн тухай газар зүйн үндсүүд гэдэг бүлэгтээ энэ тухай хэлсэн байдаг. Гэхдээ энэ нь монголчуудыг доромжилж байгаа утгаар хэлсэн байдаг. Юу гэж вэ гэвэл түүх гэдэг бол оюуны хөгжлийн түүх юм байна. Оюун хөгжиж тухайн ард түмний, тухайн үндэсний хүмүүсийн тийм үү толгойд хөгжил явагдах юм бол одоо түүх буюу сайжрал явагдлаа гэж үзнэ гэсэн. Гэтэл номынхон тэр 2 дугаар бүлэгт юу гэж хэлсэн гэхээр нүүдэлчид, Аазууд болон татарууд гэж монголчуудыг хэлж байсан. Энэ нүүдэлчин хүмүүст оюуны түүх хараахан явагдаж чадаагүй. Тэд үндсэн хуульгүй, төргүй, ордонгүй ч гэдэг юм уу. Ийм оюуны хөгжлүүдийг институтшилж чадаагүй учраас тэдэнд одоохондоо хараахан түүх байхгүй байна. Тийм учраас хэрвээ түүх яаж эхэлдэг вэ гэдгийг мэдмээр байвал тэднийг ажиглахад болно гэсэн байхгүй юу. Тиймээс ягаад гэвэл тэд нар хизээ нэгэн цагт түүхтэй болно. Оюуны хөгжил явагдана. Тиймээс түүх яаж эхэлхийг хармаар байвал түүхгүй ард түмэн болох энэ нүүдэлчдийг харжээ гэж хэлсэн байхгүй юу. Тийм учраас ингэж доромжилж гэлсэнийг бид тэгж их гуйвуулдаг.
Хегел яг үнэндээ хэрвээ одоо харж ивэл үнэхээр одоо христч байсан. Мөн хэтэрхий барууны үзэлтэй байсан учраас дэлхийн ертөнцийн төвийг хөгжлийн хамгийн өндөр хэлбэрийг зөвхөн Европ болоод барууны ертөнц гэж үзээд Аз болон бусад тийм үү дорнодын философиг маш доогуур үнэлдэг байсан. Тиймээс Хегел хэтэрхий одоо евроцентралист гэж хэлдэг. Европт үзэлтэй хүн. Тийм учраас дорны философиг эсвэл бидний нүүдэлчдийн соёл эсвэл бидний түүх гэж тодорхойлох тэр бүх хандлагаас бүр шал өөр. Тиймээс Хеглийг тиймч тамшаалах хэрэггүй. Гэхдээ Хегел яагаад ач холбогдолтой вэ гэвэл энэ нь Хеглийн философи хөгжсөнд гол шалтгаан байгаа юм. За ингээд оюуны хөгжил түүхийг ахиулд юм байна гэж Хегел үзсэн бол Маркс энийг нь уруугаар нь харуулсан. Үгүй материаллык байдал буюу одоо ангийн тэмцэл түүхийг хөгжүүлдэг. Тэрнээс оюуны хөгжил хамаатай биш. Тэр оюуныг чинь тэр ангийн нөхцөл байдал бий болгоод байгаа гэдгийг гаргаж тавьсан. Тиймээс энийг одоо анх хүй нэгдлийн нийгэм байсан, дараа нь боолын нийгэм болсон, дараа нь феодалын нийгэм болсон. Одоо бид капиталист нийгэмд амьдарч байна. Дараагийнх нь коммунизм гэсэн нийгэм байх болно гэж тодорхойлж байгаа. Коммунизм гэдэг бол яг хүй нэгдлийн нийгэмтэй адилхан мөртлөө хамаагүй хөгжсөн төвшөнд гэж хэлж байгаа. Гэтэл энд нэг асуудал бий. Тэр нь хүмүүс жишээлбэл альва тийм үү брэнд амьдралтай одоо холбоотой өмөрч эдэлж байгаа эсвэл идж байгаа хүнс эсвэл худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбоотой энд асуудал гарч. Хеглийн тэр ач холбогдол хэрвээ Марксаар ингэж хөгжсөн юм бол Марксийч гэсэн өнөөдөр дахиж хөгжих шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл Маркс тухайн үед хийжсэн тэр анализууд тухайн үеийнхээ үнэхээр анализ нь байсан. Гэхдээ өнөөдөр капитализм цоошин шатанд гараад ирчихсэн. Хеглийн анализ тэндээ үлдсэн. Марксийн анализ тэндээ үлдсэн. Гэтэл энэ капитализмын ахиа дараагийн өндөр шин төвшөнд бидэнд ахиа тэр чинээнийх нь өндөр шин төвшний анализ хэрэгтэй байгаа юм. Үүнийг бол яг өнөөдөр философч Словой Жижек хийж байгаа. Жишээлбэл бид юу гэж бодоод байна гэвэл том брэндүүд тийм үү чиний одоо өмсөж байгаа хувцас, чиний барьж байгаа камер, тийм үү чиний ярьж байгаа iPhone гар утас, эсвэл чиний өмсөж байгаа Tommy Hilfiger, эсвэл Calvin Klein, эсвэл юу гэдэг Nike-гийн Poots, энэ бүх брэндүүдийг капиталистууд хийж байгаа гэж бодоод байдаг байхгүй юу? Гэтэл үгүй байхгүй юу? Энэ бүхнийг ажилчаа анги хийж яадаг. Ажилчаа анги энэ бүх тийм үү том брэндүүдийг таны ярьж байгаа гар утсыг хүртэл хийж яадаг. Ганцхан тэдний ашгийг нь хөдөлмөрлөдөггүй капиталист ангийнхаа авч яадаг. Яг гэвэл капиталтай учраас. Энэ мэтээс ахуулаад бид маш олон зүйлийг буруу ойлгож яадаг. Тиймээс яг гэвэл энэ төвшөнд нь таадсан анализыг онлыг өнөөдөр бид гаргаж иж тайлбарлаж өнөөдөр дискурсыг энэ чигээр рүү эхлүүлэх ёстой гэсэн үг байгаа юм. Тиймээс Словой Жижек юу гэж хэлж байгаа гэвэл үүнийг cultural capitalism буюу соёлын капитализм гэж нэрлэж байгаа. Соёлын капитализм гэдэг онол нь юу вэ гэвэл X гэхдээ X-ийн мөн чанаргүй гэсэн онол байгаа. Жишээлбэл Жижек юу гэж хэлж байгаа гэвэл өнөөдөр кола гэхдээ сахаргүй, кофе гэхдээ кофеингүй, шоколад гэхдээ тосгүй. Тийм үү? Өөрөөр хэлбэл тэр юмныхаа мөн чанаргүй болсон. Секс хүртэл сексгүй болсон гэж. Тэгэхээр тэрнийх нь мөн чанар нь байхгүйгээр бид тэрийг хэрэглээд байгаа. Жишээлбэл өнөөдөр янз бүрийн махнууд хүртэл жинхэнэ мах биш. Эсвэл тийм үү? Нийгэмд энийг авч үзээ л да. Боловсролтой юу? Дипломтой их сургуулийн эсвэл гадаадад төгссөн том сургуулийн дипломтой. Гэхдээ яг боловсролтой биш. Эсвэл сонгуул
тийм үү сонгох хэрэгтэйгээд сонгуул өгмөр гэдэг очисон чинь сонгох хүн байхгүй. Сонгуультай юу? Гэхдээ яг үндэ сонгуулгүй ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл X-ийнхаа мөн чанаргүй тэгээд X өнөөдөр овшин тогтнож байгаа. Үүнийг соёлын капитализм буюу тухайн үед Маркс хөдөлмөр эдийн засаг тийм үү энэ бүх процесс нэмэн үрдэг гэдгээс тайлбарлаж ирсэн бол өнөөдөр соёл үн өгөх гэдэг дээр бүх зүйл хувирцсан явж байгаа. Үүнийг илэрхийлэхийн тулд жишээлбэл одоо хамгийн тод жишээ LV буюу Louis Vuitton гэдэг брэнд тухайн жилийнхээ борлогдоогүй цүнхийг, борлогдоогүй бараа бүтээгдэхүүнийг шатаадаг. 2018 онд гэхэд Louis Vuitton буюу LV 38 сая $, борлогдоогүй цүнхээ зүгээр л шатаасан. Яагаад гэвэл үнийг унохгүй гэж. Тэгэхээр энэ бүхэн нь бид нарыг байгаль орчны сөүрэлд улам аваачих, эсвэл тэгш бус байдлыг улам их бий болгох гэх мэтээр тайлбарлагдана. Тэрнээс иш том брэндүүд ч гэдэг юм уу тийм их зардал шингээсэн учраас тийм үнэтэй байдаг биш. Эсвэл тийм их хөдөлмөр орсон учраас тийм үнэтэй байдаг биш. Эсвэл тийм үү чанартай дааж гэдэг юм уу тийм үнэтэй байдаг биш. Яг дөөцдөггүй. Энэ бүхэн нь илүү брэндчүүдээ гэдэг дээр тогтсож байгаа юм. Жишээлбэл брэндчүүдээ гэдэг үн өгж байгаа юм. Үүнийг Францын философч Бодрияр юу гэж хэлээд байна гэхээр одоо симулякра гэсэн онцлогоос тайлбарлаад байгаа. Жишээлбэл Марксийнхаас тийм үү ийм мөртгөөр бүрдсэн. Гэтэл энэ нөртгийг нь ажилчдад үнэхээр олохгүй байна гэдгийг ярьжсэн болвол өнөөдөр ингэж бүтсэн гэдэгтээ ямар ч холбоогүй болчихсон. Харин нэр хүндийн төлөө хүмүүс худалдаж авдаг болсон. Тэрнээс энэ жакет бүтгэхэд €100 бүхий тийм үү материал шингэсэн гэдэгт төлж аваад байгаа биш. Харин $1000 би энэ жакетыг авахын тэр цаана юу вэ гэвэл нэр хүнд өөрийгөө бусдад харуулах гэдэг явж байгаа гэж. Үүнийг жишээлбэл симулякра гэх мэтээр бүр энэ орчин үеийн нийгэмд таасан анализуудыг гаргаж ирж байгаа. Энэ утгаараа бүгд Хеглээс ахуулаад Марксийн онолуудыг ашиглаж тэдний үндсэн дээр шин анализуудыг төрүүлж байгаа гэсэн үг. Одоо ургийн модны их модын нэг, их мөчрийн нэг гэсэн үг. Тиймээс Хегл бол түүхэн дэх оюуны хөгжлийн хамгийн ач холбогдолтой философчтой нэг. Жишээлбэл орчин үед байгаль дэлхий зэргийг хайрлагатай холбоотой янз бүрийн бизнесүүд дахин ашиглахыг нэг талд хичээж ахад нөгөө талд зүгээр л бодлогдоогүй гэхдээ үнэ хадгалахын тулд шатааж явах жишээтэй. Тийм учраас жишээлбэл Европт, Америкт барууны зарим ертөнцид ахуулаад vintage clothes буюу second hand-ийн 2 дахь гар дамжсан хуучин хувцснуудыг ашиглах, өмсөх мод тренд болж байгаа. Энэ нь бүр second hand биш ч гэж болно. Third hand, fourth, fifth тийм үү бүр 4-5 дахь гар дамжсан ч гэж болно. Ном хүртэл цоошин ном гэхээс илүү second hand-ийн буюу аль хэдийн ашиглажсэн номнууд тийм үү хүмүүс илүү сонирхох жишээтэй. Тиймээс энэ нь зүгээр дискурс эргэж байна гэсэн үг. Дискурс шин тэр дискурс руу эргэж байгаа. Тэгэхгүй тэр л дискурсын хүрээнд бид байна гэдэг болвол түүгээр л сэтгэх нь миний амьдралын хэм маяг хүсэл тийм болно. Хорвоо дэлхий зөвхөн Тина буюу there is no alternative гэж хэлдэг. Өөр сонголтгүй, өөр хувилбаргүй юм шигээр амьдрдаг гэсэн үг. Энэ нэг ясандаа бид агууд орчлоо гэсэн үг. Тиймээс агуугаас үргэлж гарч явах хэрэгтэй. За тэгээд тэр захиа үлдээсэн юм шиг байна. Энтэй танилцъя да. Хинийн бүү мэд. За тийм энэ захиа байна. За энэ дээр ингэж байна. Хеглийн
одоо The Phenomenology of Spirit буюу оюуны феноменологи гэсэн энэ ном. Энэ номд яг түрүү ярьсан бидний ярьсан диалектикийг үзүүлсэн байна. Тэгээд диалектикийн зурсан. Би одоо оюутан. Тэгээд шинэ үеийн философийн генерашн буюу залуу үеийн философч болохыг мөрөөддөг. Таны философи надад хамгийн их мотивац өгч урамшуулж нөлөөлсөн. За тэгээд би философид өөрийн хувь нэмрээ хизээ нэгэн өдөр оруулах байх гэж найдаж байна. Танд маш их талархлаа. May you rest in peace буюу гүн найрсаг, амар амгалан найрсаг гэж бичсэн байна. За энэ үндсэндээ миний ярьж байгаа магадгүй 10 дахь хөшөө хамгийн анх Лондонд ирчээд би Карл Марксийн өшөөнд очиж байсан. Францын Парис Эмиль Дюркхеймийн булшин дээр очиж байсан. Хайдлбергт Макс Вебийн бунхан дээр очиж байсан. Зигмунд Фройдийн бунхан шиг юм уу. За Германд бид Хегелийн яг одоо танилцлаа. Хегелийн хажууд өөр нэгэн бас философийн түүхэнд их том бодогч Фихтегийн болж зэрэгцэж хэвтэж байна. За энэ газар доор одоо Хегелийн арга яс, Фихтегийн арга яс байна гэсэн үг шүү дээ. Фихте мэдлэгийн социологт маш их хувь нэмэр оруулсан. Фихте мэдлэг яаж бүрэлддэг вэ? Энэ мэдлэг дэлхийн ертөнцид юу нь яаж бий болдог вэ гэдгийг субъектив гэдэг ойлголттой тайлбарласан. Тэгээд бий гэдэг үг маш чухал юм байна гэж. Жишээлбэл монгол хэлэнд тийм ч хэлдэггүй. Монгол хэлэнд шууд одоо үлсэж гэнч гэдэг юм уу хэлцдэг. Явах уу ч гэдэг юм уу. Гэтэл англи хэлээс ахуулаад барууны хэлнүүдэд эзэн бие буюу сабжтай заавал хэлээд байгаа. Тэ? I am hungry буюу би үлсэж гэн. Тэ? Би очиж гэн. I'm going гэдэг юм уу. Монголд бол эзэн бие орхио явчихдаг. Явж гин, тэгж гин, ингэж гин гэсэн үйл байдлаа илүү тодорхойж ярьдаг. Бас л мэдээж маш барууны философч байсан Фихте. Тиймээс тэр эзэн бие субъект гэдэг бол мэдлэгийн тийм үү харилцан үйлчлэж энэ мэдлгүүд бүрэлдэж бий болдгоо гэсэн бас чухал онолыг боловсруулсан байдаг. За Фихтегийн өөрийнх нь зургийг сэлсэн байна. За ингээд Хегелийн булштай бид танилцлаа да. Хегелийн булш.